За гişүүд ч ярьж байна, Тайланд ч байгаа. Та бүхэн бол зөвлөмж дүгнэлтийг бол өгж байгаа. Хэрэгжилт л одоо тааруу байгаа гэсэн ийм л зүйл харагдаж байгаа. Тухайлбал одоо төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө батлуулахдаа хэтэрхий өндөр зарлаа хэтрүүлээд ингээ нөөцтэй гэдэг юм ингээ батлуулдаг асуудал ингээл жил болгоо явж л байна. За тэр төсвийн хүрээний мэдээллийг ингээ өөрчилдөг, төсвөө дагаж өөрчилдөг нэг ийм баримт бичиг болсон гээд одоо яригдж байна. За мөн гишүүд өөрсдөө зарчмын зөрүүтэй санал гаргаад төсвийг нэмчдэг, урсгал зарлалыг нэмчдэг. Тухайлбал энэ 26 оны төсвөж 1.4 их 80 төгрөг ингээд нэмсэн. Улсын газрын өргөн барьснаас. За ингээд одоо нөгөө төсвийн шаардлагуудыг зөрчөөд явж байдаг. За ингээд та бүхэн бол эдгээрийг бүгдийг хэлээ, зөвлөмжөө өгөөд дүгнэлтээ гаргаад ингээд явж байдаг. Харамсалтай нь та бүгдийн энэ зөвлөмж дүгнэлт чинь цаасан дээр үлдээл яваад байгаа юм л та. Ямар нэгэн хариуцлагын механизм байхгүй, эргээд одоо тооцдог, үр дүнг тооцдог, нарийн шалгуур үзүүлэлт байхгүй ч гэдэг юм уу. Тайлан дээр л тийм харагдахгүй л байгаа. Тэгэхээр товчхон одоо та бүхэн цаашдаа одоо нэлээд хэдэн жил энэ асуудал ингээд явчихж байгаа юм чинь ямар тодорхой алхам хийх хэрэгтэй юм бэ? Энэ дээр та бүхний бодож байгаа санал онол юу вэ? Аль эсвэл бол одоо хууль, дүрм журам, эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийх юм шаардлага байд юм уу юм уу? Энэ дээр нэг та бүхэн саналаа хэлээч. Хоёр номер. За банк орооны дараагийн асуултанд хариулъя. За тийм ээ, яг бидний тайланд дүгнэлт хийсэн Монгол Улсын их тамгын газрын хэлж шинжилгээний хэлтсийн дүгнэлтэн дээр ч яг тийм өгүүлбэрүүд байгаа. Та бүхний хийж байгаа ажлын хэрэгжилт нь яахын, юугаар хэмжих гэдэг асуултуудыг бол тавьсан байгаа. Тэгэхээр бид нар яг хуулиараа нэг ийм хязгаарлагдмал байдалд байгаа юм. Манай зөвлөл нь хамтын шийдвэр гаргалтаа өгөөд зөвлөлийн шийдвэр нь зөвхөн дүгнэлт зөвлөмж байна л гэсэн ийм. За тэгээд дүгнэлт зөвлөмжөө холбогдох газруудад хөрвүүлдэг ийм механизмтай. Манай дүгнэлт зөвлөмжийн дийлэнх нь улсын их хурал буюу 90% нь улсын их хурал дээр очиж байгаа. Нөгөө макро эдийн засгийн таамаглал бол засгийн газар дээр очиж байгаа. Тийм учраас бид нар яг дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг яаж үнэлэх вэ гэдэг дээр бол яг улсын хурлаас гарсан шийдвэр гаргалтаар нь үнэлэх үү, эсвэл засгийн газрын оруулж ирсэн төсвийн дараа жилийн төсвөөр нь өгөх үү, өмнөх жилд бидний өгчөөсөн зөвлөмжийг төсөвдөөс усгаж өгсөн нь үгүй юу гэдгээр үнэлэх үү гэдэг ийм гаргалгаануудыг бол хайж байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа энэ яг үнэхээр хэрэгжилтийг үнэлэх юм хувилбар бол гаргах нь зүйтэй юм байна гэдэг дээр бол санал нэг байна. Гэхдээ энэ хувилбар дээр бид ярилцсан хууль эрх зүйн орчны хувьд бол биднэрт яг нэгдүгээрт нэг яг өнөөдөр үйл ажиллагааны хувьд бид нар харьцангуй яг бүх зүйл тамгын газар эдээс хараат байгаа болохоор шийдвэр гаргалтууд нэг юм хурдан явахгүй байгаа тал байна. Хоёрдугаарт энэ дүгнэлт зөвлөмжүүдээ бид үнэлэхдээ яаж дүгнэлт зөвлөмж үнэлэх вэ гэдэг тийм аргачлалыг өөрснөө тусдаа боловсруулалтаа өөрсөндөө гаргаж авах нь зүйтэй. Тэгжээж тэр аргачлалаа дүрм журм байдлаар батлуулж авах уугүй юу гэдэг ийм л зүйл харагдаж байгаа юм. Тэрээс яг бусад банах бие даасан байгууллага биш учраас тэр 2013 онд гаргасан тэр байгууллагын үнэлгээний тэр стандарт журмын дагуу үнэлж чинь гэхээр бас биш болно. Тэрний тулд эсвэл бид тэр бие даасан байгууллага юм уу эсвэл ядаж төсвийн шууд захирагч болж иж энэ асуудлаа тэр байгууллагын статусын төвшөнд үнэлэх юм байдалтай болчиход байгаа. Тэгэхээр бид нар хуулинд ийм хоёрдмал заалттай байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Гэхдээ энийг бол ойлгож хүлээж авч байна. Цаашдаа бид нар ямар нэгэн байдлаар өөрснөө тодорхой хэмжээний өөрсний үйл ажиллагааны дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг үйл ажиллагааны үр дүн гэсэн хоёр чиглэлд үнэлгээ хийж дараагийн жилийн тайлангуудад анхаарал тусгаж оруулъя. 6 номер нэмж хариулъя. За баярлалаа. Банк орооны дараагийн асуултан дээр би нэг товчхон нэг ганц хоёр санал хэлье гэж бодож байна. Та бүхэн саяхан Дэлхийн банкнаас энэ 4-р сард гаргасан энэ Монголын эдийн засгийн таам гэсэн энийг сайн харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэний дүгнэлтэн дээр ямар улс орнууд эдийн засгийн нэг савлгаатай байгаа гэдэг маш тодорхой ингээд графикаар харуулсан байна. Монгол улс эдгээр нэг нь. Манай эдийн засгийн түүхэд үнээс хамаардаг маш их савлгаатай учраас энэ савлгааг бууруулахын тулд бид төсвийн хөрөө гэдэг зүйлийг хэрэглээд байгаа 10 жил. 2008 онд төсвийн хүрээний анхны хоёрыг баталчихсан юм билээ. Тэгэхээр энэ дүгнэлтүүд бол бидний дүгнэлттэй яг нийлж байгаа. Хоёрдугаарт банк орон дарга цаашдаа явах вэ гэж асууж байна юм. Тэгэхээр миний хувьд бас олон жил энэ сангийн төсвийн
явгаар ажилласны хувьд одоо энэ хууль тогтоомжийн хуулийн дээр л бид алдаа гаргаад байгаа шиг байна. Хууль тогтоомжийн тухай хуулиар засгийн газрын 16 онд баталсан журам маань зөвхөн тухайн хуулийг хэрэгжүүлэх холбогдсон зардлыг тооцоод байгаа байхгүй аргачлал нь. Одоо энэ сая өргөн барьсан зээлийн ашиглалтын тухай хууль чинь те зөвхөн энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдлолтой байгууллага орон нэмээд хариулъя. тэгэхээр нөгөө үр дагавар нь харагдахгүй гарч ирэхгүй. Тэгэхээр уг нь бол хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.3-ыг бид нэр цаашдаа илүү тодорхой болгоод ямар нэгэн хууль тогтоомж болон нэмэлт өөрчлөлтийг батлахдаа цаашд гарч болох төсөв тушруулах дарамт гэдэг зүйлээ тооцдог. Тэрийг өргөн барьж байгаа хууль дээр төсвийн банк орчмуудыг нэгтгээд нийтдээ эрх чөлөөдөд энэ хуулийг баталснаар ийм ачаал үүсэх юм байна гэдэг тооцоо хийдэг болохгүй бол нөгөө төсвийн хүрээгээ чивддэг бүх ажлыг одоо бид нэр өдөр тутмын л энд хийгээд байгаа. Ганцхан хуулийн зарлт батлаад тэр нь дараа жилийн төсвөдөр маш их урсгал зардал бий болгодог ийм тогтолцоо одоо хүртэл байж лээ. Одоо шүүхэн ерөнхий зүйл бүх байгууллага дээр те урд нь зүгээр одоо нөгөө баримтчилтгүй байсан ядлыг маргааш нь баримтчилтг болгоод батлахад энэ өөрөө төсвөдөр асар их ачаал авчирч чинь шүүхтэр ачаал авчирч чинь. Тэгэхээр энэ зардлаа бид нэр тооцож чадахгүй байна гэдгийг л цаашдаа анхаармаар. За 3 номерын микрофон нэмээ хариулъя. За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Санал зовломж цаасан дээр үлддэг цаашдаа тодорхой ямар хариуцлагын асуудал байж болох вэ? Зөвхөн миний хувь хүн эдийн засагч санхүүч эдийн засагчийн хувьд энэ төсвийн тухай хууль төсвийн доктортой байдлын тухай хуулийн анх бичгэд оролцож байсан хүний хувьд нэг зүйл байгаа. Өөрөөр хэлбэл бидний орхигдуулсан нэг анхаарах цаашдаа өнгөрсөн одоо бараг нэг 15-6 жилийн хугацаанд энэ хууль маань ирчээд ингээд явхад төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл дээр хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэдэг хэрвээ энэ төсвөтэй холбоотой төсвийн зардлыг хэтрүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч, төсвийн ерөнхийлөн захирагч за мөн санхүү төсвийн асуудал иргэсэн төрийн захиргааны төв байгуулах гэх мэт энэ хүмүүст бол хариуцлага тооцох асуудлуудыг бол хүндж гаргасан байж байгаа. Гэхдээ бид нар ялангуяа төсөв батлах үед за мөн төсвийг батлаад дараа жилийн гүйцэтгэл гарах үед ямар гүйцээг хариулж. Ямар нөхцөл байдал үүсээд яагаад энэ зард хэтэрсэн эсвэл орлого дутуу төвлөрсөн гэдэг ч юм уу тооцоолын алдаа гэдэг ч юм уу ийм зүйлдер бид нар улсын хурал төсвийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой. Төсвийн байнгын ороо төсвийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой. Улсын хурлын гишүүд тухайн асуудал дээр ямар хариуцлага хүлээх ёстой гэдэг энэ санкцийн асуудлуудыг парламентын түвшинд ерөнхий сайд, сангийн сайд, төсвийн ерөнхийлөн зарагч нар ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ гэдгийг тодорхой хуулиндаа загаад өгөх шаардлагатай байна. За гишүүд асуулт асууж хариулт авч